Бидний ярилцлага хийх хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа хатагтай Ясмин. Нэн тэргуунд Монголын нүүдлийн соёл өвөл уламжлал маань ноцтой төлжилт ган гачигтай нүүр тулаад байна. Тэгэхээр энэ удаагийн Копарундла баг хурлан зөвхөн өндөр түвшний бодлогын баримтчиг баталгаас гадна орон нутгийн иргэдэд ямар бодит дэмжлэг үзүүлэх вэ? Thank you very much for that. This year is Намайг ярилцлаганд урьсанд баярлалаа. Бид энэ оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Тиймээс ч нэгдсэн үндэсний байгууллага бүхэлдээ мал аж ахуйн эрхлэгчдэд зориулан бэлчээрийн газрыг хэрхэн хамгийн оновчтойгоор нөхөн сэргээх вэ гэдэг дээр онцгойлон анхаарч байгаа. Дэлхийн хурийн гадаргын 50 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Энэ нь 2 тэрбум гаруй хүний амьдрал ахуйг тэтгэж байна. Тиймээс хамгийн чухал зүйл гэвэл нэгдүгээрт дэлхийн өнцөг болон бүрт амьдарч буй малчид нүүдэлчдийн дуу хоолойг сонсох юм. Энэ хүрээнд COP17 баг хурлын өмнө 100 орчим орны төлөөллийг цуглуулсан Даян дэлхийн малчдын чуулганыг Монгол улсад зохион байгууллаа. Тус чуулган нь малчдын хэрэгцээ, шаардлага, нэн тэргуунд шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох зорилготой байсан. Бид эхлээд малчдыг сонсож хэрэгцээ шаардлагыг нь ойлгоод түүнийгээ COP17 баг хурлын сүүлийн өдөр баталгаар төлөвлөж буй бэлчээрийн шийдвэрт тусгах юм. Үүнээс гадна цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцоос бэлчээрийн тэргүүлэх санаачлагыг баг хурлын 2 дахь 7 хоногт аль бие ёсоор танилцуулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан. 3 дугаарт даваа гарагийн өндөр түвшний уулзалтаар санхүүгийн тодорхой амлалтуудыг зарлаж байгаа. Тэгэхээр аль бие ёсны шийдвэр бодит арга хэрэгсэл болох санаачлах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт гээд бүгдийг нь ярьж байна. Та бүхэн газар нутаг, уур амьсгал, биологийн олон янз байдлуурыг холбохыг удаан хугацаанд чаардаж ирсэн. Тэгвэл уур амьсгалын томоохон сангуудыг хэрхэн хөрс болон бэлчээрийн нөхөн сэргээлтэд шууд хөрөнгө оруулахад чиглүүлэх вэ? We've already started working on that. Land is central to the Бид аль хэдийнэ энэ тал дээр ажиллаж эхэлсэн. Газар нь биологийн олон янз байдлыг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлын төвд нь байдаг. Риогийн нөгөө 2 конвенцийн заалт зарчмуудаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулахад гол үүрэгтэй. Бид бодлогын уялдаа холбоог хангахын тулд хүнсний тогтолцоог хилэлцүүлгийнхээ төвд нь оруулж эхэлсэн. Хүнсний тогтолцоо гэдэг нь энэ тохиолдолд эрүүл газар гэсэн үг. Хөрс, газар эрүүл байж гэмээн уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй болж ургамлын бүрхөвч нэмэгдэнэ. Нөгөөтэйгөр уур амьсгалын ногоон сан тэргүүтээ олон улсын сангууд экосистемийг нөхөн сэргээх асуудлыг үйл ажиллагаанд аль хэдийнэ тусгаж эхэллээ. Жишээ нь уур амьсгалын ногоон сангаас экосистемийг нөхөн сэргээлтэд зориулан 50 сая $50 дэмжлэг авч байгаа Монгол шиг орнуудыг дурдж болно. Энэ тухай Монгол улсын ерөнхий сайд тогтвортой санхүүгийн форум дээр зарласан шүү дээ. Тиймээс уур амьсгалын сангуудаас экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр илүү санхүүжилт авахт нь улс орнуудыг хэрхэн дэмжих вэ гэдэг нь гол асуудал. 3 дахь чухал зүйл бол Ириадын гангийн тэсвэртэй байдлын дэлхийн түвшлэл юм. Бид удирдах хорооны уулзалтаа хийсэн. Хуралд биологийн олон янз байдал, уур амьсгал, газрын асуудлын санхүүгийн механизм болох Дэлхийн байгаль орчны сан, Исламын хөгжлийн банк болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага оролцсон. Эдгээр бүгдээр гангачгийг хилэлцээний гол сэдвээ болгосон. Тэгэхээр газрын асуудал орхигдохгүй хөндөгдөж байгаа. Гангачигтай тэмцэх нь дасан зохицох үйл явцын нэгэн хэсэг. Мөн гангийн нөлөөг сааруулснаар ургамалжилтыг нэмэгдүүлж биологийн олон янз байдлыг дэмждэг. Энэ мэтчлэн бидний зүгээс хийж байгаа олон бодит ажил бий. Газрын дороотлон дэлхийн эдийн засаг жилдээ бараг $900 тэрбум хохирол учруулдаг гэсэн тооцоо бий. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцаас бэлчээрийг нөхөн сэргээх нь ашигтай хөрөнгө оруулалт гэдэг хувийн ишлэх нь хэрхэн ойлгох вэ? One, we already have very low engagement from the private sector in terms of Одоогоор хувийн хвшлийн санхүүгийн хувь нэмэр маш бага буюу ердөө 6 орчим хувьтай байна. Ириадад болсон COP16 баг хурлын үеэр Business for Land санаачлагыг эхлүүлсэн нь улс төрийн түвшинд нэлээд дэмжлэг авч анхаарал татсан. Бид энэ оны 1-р сард болсон Давосын форумын үеэр анхны манлайлагчдын зөвлөлөө байгуулсан. Одоогоор газрын нөхөн сэргээлтийг ашигтай гэж харж байгаа Франц зэрэг хэд хэдэн улс Business for Land төвийг нээж байна. Монгол улс ч Монголын бизнесийн зөвлөлөөр дамжуулан үүнийг анх эхлүүлсэн орнуудын нэг болжээ.
Монгол улс ч Монголын бизнесийн зөвлөлөөр дамжуулан үүнийг анх эхлүүлсэн орнуудын нэг болсон байна. Мөн Өмнөд Африкийн хэд хэдэн улс Хятадтай хамтран өөрсдийн төвийг нээгээд байна. Бусад орон ч энэ удаагийн COP-ийн асраараа дамжуулан үүнийг зарлана. Энэ нь хувийн хвшлийн анхаарлыг газрын доройтол руу чиглүүлэх эхний алхам нь. Хоёрт газрын баялагийг ашигладаг нэхмэл давуу, хүн сундаа, уулуурхай, барилга зэрэг салбарынхнаас сайн дурын хандив, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Учир нь газар бол тэдний амжиргаа, бизнесийн тогтвортой байдлын их усүр юм. Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд тэд хөрсөө нөхөн сэргээх шаардлагатай. Гуравт бид олон улсын хөгжлийн банкнуудтай хамтран төслүүдийн хүрээнд газрыг санхүүжилт татах боломжтой орон зай болгохын тулд хэд хэдэн механизмыг туршиж байна. Мөн Мягмар гарагт Люксембургийн сангийн сайдтай хамтран DRIF буюу гангачигт тэсвэртэй байдлын дэмжих санг аль биесээр нээх юм. Энэ бол хувийн хвшлийнхэн газарт хөрөнгө оруулахад эрсдлийг нь бууруулж өгөх механизм. Энэ нь бидний эхлүүлж буй тун сонирхолтой төсөл байх болно.